За тэгэхээр энд байгаа MAP тэнцүү COTPR гэсэн хамаарлыг ярилцсны дараагаар бидний ойлгох ёстой нэг ойлголт бол юу вэ гэхээр ер нь mean arterial pressure гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг асуудлыг ярилцах хэрэгтэй. Тэгэхээр даралт гэдэг маань ерөнхийдөө тодорхой талбай дээр үйлчилж байгаа хүчийг ер нь бол даралт гэж хэлдэг байгаа даа. За жишээлбэл юу хэлэх вэ гэхээр ямарваа нэг юм сав байлаа гэж бодъё те. За тэрэн дотор асар их хэмжээний хийн молекулууд байлаа гэж бодъё. За энэ хийн молекулууд шингэн байна уу, хатуу байна уу бүгд хөдөлгөөнд оршдог байгаа. За тэгээд хийн молекул бол тухайн хийн дотор агуулгадж байгаа молекулууд нь эмх замбраагүй хаашаа маш хурцтайгаар хөдөлж яадаг. Тэгэхээр энэ хөдөлгөөнд оршиж байгаа молекулууд нь ханыг очиж мөргөх үед ер нь бол яг тэр даралт нь учирдаг гэсэн үг. Тэгэхээр даралт гэдэг бол тухайн одоо хийн молекулуудын энэхүү хананд үзүүлж байгаа, ханны тодорхой талбайд үзүүлж байгаа хүчийг хэлж байгаа гэсэн үг юм аа. Тийм ээ? Тодорхой хүчээр тодорхой одоо энэ дээр би жоохон нөгөө цолиод бичсэн байна тий. За энийг зүг болгоход бичье. Тэгэхээр тодорхой талбай дээр үйлчилж байгаа хүчийг даралт гэж нэрлэдэг юм аа гэсэн үг. За тэгэхээр артерийн даралт гэж тэгвэл юу хэлэх юм бэ гэх юм бол артерийн даралт гэвэл артерийн судас байлаа гэж төсөөлье. Тэр дотор цус байлаа гэж төсөөлье. Цусан дотор байгаа бүрэлдэхүүнүүд нь артерийн судасны ханыг шахаж үүсгэж байгаа тэр хүчийг артерийн даралт гэж нэрлэж байгаа гэсэн үг тийм ээ. За артерийн даралт нь цаашлах юм бол дотроо хоёр төрлийн артерийн даралт байдаг. За нэгдүгээр төрлийн артерийн даралт нь бол юу байдаг вэ гэвэл систолын үеийн цусны даралт буюу systolic blood pressure гэж байгаа. За systolic blood pressure. Нөгөөх нь бол diastolic blood pressure буюу диастолын үеийн цусны даралт гэж байгаа тийм. Тэгэхээр зүрх яг агшиж өөрөөсөө агуулж исэн цусаа артер руу шахах үед үүсэж байгаа тэр цусны идэлхүүн ихсэх зурус үеийн даралтыг систолын даралт гэж нэрлэж байгаа бол түүний дараагаар цус маань урсаж гараад нөгөө нэг Young's дундардгийн одоо жишээгээр артер дотор байгаа цусны урсгал одоо хэмжээ багасаад ирэх юм бол тодорхой хэмжээний даралт буурна шүү дээ. Тэр буурсан үеийг нь диастолын даралт гэж нэрлэж байгаа гэсэн. Ингээд араас нь дахиж зүрх маань шахалт үзүүлснээр буцаагаад энэ дотор даралт өгсөх буюу тэр үед хэмжигдсэн даралтыг нь систолын даралт гэж нэрлэдэг байгаа даа тийм. За тэгвэл энэ даралтыг бид нэр зөндөө сайн мэднэ. Тэгвэл артерийн дундаж даралт гэж юу хэлээд байгаа юм бэ? Энэ бол клиникт нэлээд ач холбогдолтой ойлголт байгаа. За тэгэхээр артерийн дундаж даралтыг арай өөр одоо илэрхийлсэн юм үзүүлэлт байгаа да. За тэр нь болохоор юу гэдэг вэ гэхээр нэг юм үзүүл одоо тэгштгэл гэх юм уу те нэг юм байгаад байгаа. За өөрөөр хэлбэл энэ яг ямар утгатай юм бэ гэхээр маш амархан байгаад байгаа. Яагаад тэгэхээр судсан дотор үүсэж байгаа тэр цусны даралт нь цаг хугацааны хувьд харьцуулаад үзэх юм бол дунджаар ямархуу даралт ер нь судасны хананд учраад байгаа юм бэ гэдэг тэр ойлголтыг хэлж байгаа. Тэгэхээр энэхүү илэрхийлэл дээр систолын даралтын 3/1 дээр нь диастолын даралтын 3/2-ыг нэмчихсэн байгаагийн учир шалтгаан нь гэвэл ерөнхийдөө зүрхний агшилтын тэр мөчлөг нь диастол нь илүү удаан үргэлжилдэг байгаа. 100% харьцуулах юм бол цаг хугацааны ойролцоогоор 66% нь диастолын даралт одоо судасны хананд учрах нь байна. Цаг хугацааны 3/1-т нь болохоор систолын даралт судасны хананд учрах нь байна. Тэгэхээр дунджаар артерид ер нь бол ямархуу хэмжээний даралт учраад байгаа юм бэ гэдгийг артерийн дундаж даралтаа гэж нэрлэж байгаа. За тэгэхээр систолын даралт одоо 120 байсан байлаа гэж бодъё. 120 мм мөнгөө усны баг нь байсан байлаа гэж бодъё. Диастолын даралт нь болохоор 90 мм мөнгөө усны баг нь байсан гэж төсөөлье. Тэгэхээр 120-ны 3/1 нь хэд юм бэ
тэрэн дээрээ нэмдэг нь 90 мм мөнгө усны багны 3/2 нь хэд юм бэ гэдэг иймэрхүү жижигхэн бодлого гарч иж гэсэн. Тэгэхээр 120-ын 3/1 нь болвол 40 мм мөнгө усны баг нь байгаа. За 90-ийн 3/2 нь бол 60 мм мөнгө усны баг нь байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр энэ тохиолдолд ийм даралттай хүний артерт учирж байгаа даралтыг хэрвээ дундчлах юм бол 100 мм мөнгө усны баг нь даралт учирж байгаа юм байна гэж одоо олж байгаамаа. За тэгэхээр өөр зүгээр нэг жишээ одоо авч үзэх юм бол хэрвээ диастол систолын үргэлжлэх хугацаа нь өөр байх юм бол жишээлбэл зүрх хурдан цохих юм бол диастолын хэмжээ хугацаа нь одоо богино гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр магадгүй 2/1 систолын даралт тэр нэмдэг нь 2/1 диастолын даралт болж өөрчлөгдөж болно гэсэн үг. Тухайн зүрхийн цохилтоос хамаарат тийм. Зүгээр. Тэгэхээр тэр тохиолдолд жишээлбэл яг ийм хүний даралт яаж өөрчлөгдөхийг бүгдээрээ харцгаая. За систолын даралт нь 120 байсан, диастолын даралт нь 90 байсан тийм. Тэгэхээр систолын даралтын тал нь бол 60 мм мөнгө усны баг нь, диастолын даралтын тал нь бол 45 мм мөнгө усны баг наа гэсэн. Тэгэхээр энэ хүний артерийн дундаж даралт нь бол нэмэгдэж байна тийм. Тэгэхээр энэ хүний артерийн дундаж даралт нь 105 мм мөнгө усны баг нь болж одоо өөрчлөгдөж байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол адилхан 120 90 гэсэн ийм даралт дээд доод даралт хэмжигдэж болох нь байна. Тэгвэл систолын болон диастолын үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх юм бол систолын жишээлбэл үргэлжлэх хугацаа нэмэгдэх юм бол систолын даралтын үзүүлэх жинийн нэмэгдээд явчихж байгаа зү тийм. Тэгэхээр артерт үзүүлж байгаа даралт нь бол арай өндөр байна гэсэн үг болж таарж штэ тийм. Тэгэхээр хүний артерийн одоо тэр хананд учирж байгаа даралт стрессийг 120 90 гэдэг үзүүлэлтүүд нь адилхан байж болох ч гэсэн дундаж даралт нь өөр байж болох юмаа гэдэг ойлголтыг эндээс харж болно. Тэгэхээр бодит тэр хананд үзүүлж байгаа бодит даралтыг илүү сайн тодорхой үзүүлдэг, наривчлалтай үзүүлдэг нь артерийн дундаж даралт болж таарж байна гэсэн. Тэгэхээр артерийн дундаж даралт болж таарж байгаа учраас клиникт артерийн дундаж даралтыг чухалчилж авч үздэг юм гэсэн үг байна нэ. За тийм байгаа. За артерийн дундаж даралтыг бол энэ дээр би нэг тэмдэглэл хийчихсэн байгаа. Хэвийн үедээ яг нь голд нь харагдаж байгаа шүү. 70-аас 90 мм мөнгө усны баг нь байдаг байх нь. За клиникт бол бүр 60 мм мөнгө усны багнаас ямар ч байсан дээш барих юм бол тархины болон бөөрийн перфуз явагдах хэмжээний даралт гэж үзээд одоо маш даралт багтай тэр шок моктой тохиолдолд бол ямар ч байсан эхний ээлжинд бол 60 мм мөнгө усны багнаас дээш энэхүү үзүүлэлтийг барья гэдэг асуудал хөндөгддөг байгаамаа. За тэгэхээр одоо бид бүхний гол ярилцсан сэдэв бол сая энэ байлаа гэсэн үг тийм ээ. За